За сэлб дэд түүийг барих асуудлыг бол анханасаа дэмжиж байгаа гишүүдийн нэг ээ. Тэр байтугай гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төсөл санаачлаад энэ дотроос хамгийн түрүүнд төсвийн доктортой байдлын тухай хуулийн зарлагын дээд хэмжээнээс гаргах төслийн нэгэнд сэлб дэд төв явж байгаа. Би өөрөө тэр хуулийн дээр гарын үсэг зураад нэлээд юутай явж байгаа. Юутай өөрөө их нөгөө оролцоогоо нэмэгдүүлээ явж байгаа. Гэтэл та бүгдийн зарласан сэлб 1 2 одоо 1 2 дугаар багцын ажил чинь үндэсний компаниуд оролцох ямар ч боломжгүй байсан. Сайн Нямбатар дарга яриад байна. Гадаадын хөрөнгө оруулагч тал чинь ийм болцол тавилаа гэсэн үг үү? Тэгэхээр за би ихлэ асуултаа дуусгачих заяа. Та нар 1 2 дугаар багц чинь хэтэрхий өндөр үнийн дүнтэй явсан. Дээрэс нь баталгаан өндөр явсан тийм үстэй. Тийм учраас үндэсний ямар ч том компани энэ бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжгүй болсон. 1982 оноос хойш 51 жилийн дараа Улаанбаатар хотод хийж байгаа хамгийн том бүтээн байгуулалт мөн. Энэ дээр өнөөдөр бид нар Монголын барилгын түүхэнд барилгын компаниуд маань маш сайн өсөж бойтсон байгаа. Ягаад Монгол төрөөс зарлж байгаа энэ ажилд Монголын үндэсний компаниуд оролцож чаддгүй юм бэ? Монгол компаниуд оролцох боломжийг нь босхийг нь хаацсан учраас оролцож чадахгүй. Хятадын компани шалгарцсан. Өнөөдөр Монгол компаниуд Хятадын компаниас одоо ажил гуйдаг туслан гүйцэтгэгч болж хувирч байгаа. Тийм учраас би эндээс хурал даргалагч. Энэ барилгын компаниудын төлөөлөл үзэгчээр орж ирсэн юм уу? Эсвэл эдрээс асуулт асууж болох уу? Энэ хүмүүс бараг 20 тоног гадаа жигсаал хийлээ, каскта суулт хийлээ. Би та бүгдээс асууя. Ямар учраас Монголын барилгын компаниуд оролцож чадахгүй байна вэ? Та бүхэн хаана хандсан бэ? Та нарт хэдэн барилгын компани нэгдсэн бэ? За одоо 3 4 дугаар багц дахиад зарлцсан байгаа. За энэ дээр биш үү? 3 дугаар багц дээр гихтэл 616 тэрбум төгрөгийн багц ажиллагаа. 4 дугаар багц дээр 491 тэрбум. За 3 дугаар багцын баталгаа нь 3 тэрбум. 4 дугаар багцын баталгаа нь 2.4 тэрбум. Дахиад үндэсний компаниуд орж ирж чадахгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг эвдэхгүй байх уу? Эсвэл үндэсний компаниудаа бойжуулахгүй байх уу? Монголын үндэсний компаниуд гадаадынхнаас дор үзэгдэх ёстой. Тэр хүмүүс яагаад өнөөдөр хоолоо олж идэж чадахгүй гэж Монголын төрөөс ажил зарлцсан байна шүү дээ. Тэгэхээр Нямбатар дарга би сая ингэж ойлголоо. Гадаадын хөрөнгө оруулагч тал чинь багц 1 2 3 4-ийг ийм өндөр үнийн дүнтэй зарлал гэд шаарддаг байгаа юм уу? Тийм учраас аргагүй ихэнд зарлаад байгаа юм уу? Ямар учиртай? Одоо энийг буцаага жижиглэж бутлаад үндэсний компаниудаа оруулах боломж байна уу? За ажлын хэсгийн гишүүдээс хуралдаанд оролцож байгаа төрийн ёс байгууллагын төлөөллөөс ажлын хэсгийн 5 дугаар микрофоныг төрж хүлээлгэж өгөх үү? За ажлын хэсгийн 5 дугаар микрофон. За сайн байцгаана уу. Монголын барилгын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Наранбаатар гэж хүн байна. За бидний асуудлыг бас дэмжиж эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оруулсан явдалд бас тус хорооны гишүүдэд талархал илэрхийлье. За би сүүлийн асуулт мөнх өсгөлэн гишүүний ямар учраас ингэж 20 гаруй хоног зогсож байгаа гэдэг юм бас их чухал асуулт санагдаж байгаа учраас эндээс эхлэе ярьж. Одоо энэ сэлб дэд төвийн асуудлыг бол бид нэр бас дэмжиж байгаа. Улс төрчид дэмжиж байгаа. Нийслэлийн ажлыг бас 20 минут энэ хотыг бол дэмжиж байгаа. Энэ бол барилгын салбарт одоо эх 100 жилийн бараг өсрөнгөө хөгжлийг авчирч чадах энэ томоохон төсөл. Энэ бол ганцхан сэлб дэд төвгээ зогсохгүй цаашлаад түрүү ярьсан бусад дэд төвүүд нь үргэлжлэнэ. Мөн одоо өчигдөр орж ирсэн хар хорин хотын нээлтийг ерөнхийлөгч хийж ах шиг байна лээ. Цаана одоо Хүннүү хот гэдэг юм уу хид хідэн томоохон хотууд яригдчих. За өнөөдөр бол тэр хотуудыг хэн барих вэ? Уул нь монголчууд бид баримаар байна шүү дээ. Бид барихын тулд энэ сэлб мэтийн ийм төслүүд дээр оролцож чадвахчиж одоо сэлбийг хийсний дараа 2 жилийн дараа Монголд нийт 2.5 их найдын одоо гэдэг юм уу баланстай олон компаниуд гарах нь шүү дээ. 100 тэрбум 200 тэрбум баланстай ийм компаниуд гараасаа энийг л одоо
төрмөн дэмжээсэй гэж. За Нямбатар дарга би одоо бас Нямбатар дарга, Даваадлаа дарга, Баатар дарга нарт талархаж байгаа. Энэ бол том төсөл. Бид нэр та нарын хийж байгаа ажлыг ерөөс эсэргүүцээд байгаа юм байхгүй шүү дээ. Та нар одоо хуулийн хүрээнд би хууль зөрчөөг олон удаа хэлж байгаа. Хэд бид нар уулзсан. Би та нарыг хууль зөрчлөө гэж хэлээгүй хуулийн хүрээндээ л явж байгаа. Гэхдээ хуулийн чи 15-1 дээр ийм байгаад байгаа байхгүй юу? Монгол компаниудыг оруулах боломжгүй болгосон чинь ерөөсөө ганцхан нэг багцын өндөр хит өндөр 450 тэрбум өгч байгаа. Тэрнийхээ 30%-ийг одоо төргөөр хөвшрөнгөд юмар хангах гэхээр нэг компани дээр 136 тэрбум жилийн борлуулалтын орлоготой болчиход байсан байхгүй. Тэгэхээр ийм Монгол компани нэгч байхгүй. Энийг л одоо та нар бууруулж өг. За бид 4 сарын 28-наас хойш одоо хэвлэлийн хурал хийгээд ингээд энэний эсрэг яваад судалгаа гаргахад Монгол компаниуд нэг 200-аас 250 тэрбумын хооронд байхлагч болчих юм байна. За хуулийн 15-ын худалдаа хууль 15-ын дээр чинь санхүүгийн болон техникийн чадвах, туршлагын талаар хангуул зохих доод шаардлага шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичиг заана гэж байгаа. Тэгэхээр л нөгөө 2.1 чинь одоо 20% гэж тооцоод 450 тэрбумаар зарлцсан юм шиг байна. Энийг л одоо энэ хуулийн дээр захиалагчийн ирэх байгаа учраас та бүхэн ингээд бидний шаардлагын хүрээнд багасгаад өгчөөч л. Одоо үлдсэн байгаа 1.1 их найдынхаа тендерийг 5% ачаач гэдэг дээр ерөнхийдөө ойлголцоос Нямбатар дарга ярьлаа гэж бодож байгаа. За мэдээж одоо анхны уулзалт Nestle-ийн даяс уулзалтаар бид саналыг хүлээж аваагүй. Ягаад гэвэл хоёр хятад компани шалгарчлаа. Бид нар та нарыг 20% нь одоо ажиллах хүч янз бүрийн юмар оруулж өгье л гэсэн. Бид бол үгүй Монгол компаниудын эрх шиг нэгт байх хэрэгтэй гэдэг юм тавьсан. Тийм учраас одоо 20 хоног энд жагсаж байгаа. Энэ бол цаашид энэ улс орон хөгжиж гэж байгаа бол үндэсний компаниудаа төр бодлогоор бүр дэмждэг. Тэр байтугай одоо шууд гэрэлэх арга хэмжээнүүдийг хүртэл заах хэрэгтэй байхгүй. Ярих хэрэгтэй одоо бол. Ингэж Монгол компаниуд боож хөдөлмөрийн зах зээлэл алдмааргүй байна гэдэг бас нэг ингэ тэмцээд яваад байгаа гэсэн л. Дээр нь үндэсний эрх шиг болчиход байгаа байхгүй ерөөхдөө. Яагаад гэвэл энэ бондыг хэднийгээр гаднаадын банкаар авж байгаа ч гэсэн монголчууд өөрсдөө төлнө шүү дээ. Тэгэхээр Монголын их усүр гэсэн үг. Тэгэхээр энэ монголчууд ч өөрийнхөө босгосон их усүрээр өөрсдийнхөө компаниудыг л дэлхийн жишг тийм шүү дээ. Одоо хятадууд 1008 ногоо нуурыг оруулж ирээд буцалтгүй тусламжаар манай Монголд барьж байгаа. Гэхдээ гүйцэтгэгч компани хятад компани. Тэгээ бид нар доор нь гүйцэтгэж. Яг энэ шиг Nestle-д мөнгө босгож чадсан юм чинь тэрүүгээрээ Монгол компаниудаа нэг дэмжээд өгөөч. Одоо Nestle энэ бол 500 саяын бонд босгож байгаа сайн жишг улс ороо хөгжих гэж байгаа юм байна. Энийг дагаад дарахын эрдэнэт өмнө говьгээд одоо юугаа өгсөн байгаа шүү дээ.